давхар функц боломжтой. За бид нар нэр тэмцээ бот тэгээд g от x гэсэн. За юу гэсэн үг вэ? Бот x функц дээрээс g от x. За энэ функц боломжтой гэх юм болоо. F бот x-с g от x-ээс боломжлол авсныг g от x функц боломжтой гэж үстэй хэлсэн. Надад давхар функц боломжтой авах юм байна. За одоо тэгвэл бид нэр f бот x нь x-ийн квадрат, g от x нь 2x дээр нэмэх функц. За энэс тэгвэл бид нэр f бот x g от x функц боломжтой функц. Тэгэх юм бол x-ийн оронд g от x-ийг орлох гэсэн. Тэгвэл x-ийн оронд гэдэг маань 2x дээр нэмэх нь 1-ийн квадрат гэсэн. За одоо энэ функцийг боломжтойг олохдоо энийг ингэж бодож. Эндээс энийг квадрат зэрэгтэй шүү дээ. Эмхтэй. Тэгээд тус бүрийн боломжтой бодож байна. Эсвэл надад давхар функц энэ дүр байна. Тэгвэл f бот штрих g от x энэ функц боломжтой маань юу байх юм бэ гэхээр 2-ыг үржих нь 2x дээр нэмэх нь 1, 2-оос хасах нь 1 зэрэг болсон. Зэрэг нь 1. Одоо эндээс юу гэсэн үг вэ? 2x дээр нэмэх нь x-ийг орсгош. Энийг үржих нь 2x дээр нэмэх нь 1 функцээс боломжтой авнаас хаалт тэгэхээр за энэ тэнцүү 2-ыг үржих нь 2x дээр нэмэх нь 1 үржих нь одоо энэ тэгэхээр тус бүрийн боломжтой 2x боломжтой 2 болно 1-ийн боломжтой t болно тус бүрийн боломжтой ч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2x боломжтой 2 учраас ингээд бичиж чинь 1-ийн боломжтой t гэдэг. За энийг цааш нь бичих юм бол энэ хоёрыг үргэлжлүүлээ бичиж чад 4-ийг үржих нь 2x дээр нэмэх нь 1 буюу 8x дээр нэмэх нь 4 болно гэсэн үг. За ингээд одоо энэ квадрат зэрэг дэвшүүлэх боломжтой давхар яг энэ ажиллах юм гэсэн. За дараа нь тэгвэл эхнээс 2 дахь болон 1 зэрэг язгуурдоо x квадрат дээр нэмэх нь x гэсэн. За энэ функц язгуурд ортой байна. Ийм боломжтой. За тэгвэл энэний боломжтойг олох. Тэнцүү. За язгуурын нэмтгээс снайд шийдэх юм бол a болмосог x квадратаар нэмэх нь x-ийн 2-ын x. За одоо энэ боломжтой гэж. Боломжтой дөрөв хэсгээр 2-ын 1-ийг үржих нь x квадратаар нэмэх нь x 2-ын 1-ээс хасах нь 1 үржих нь x квадратаар нэмэх нь x-ийн боломжтой болно. Энэ тэнцүү 2-ын 1-ийг үржих нь x квадратаар нэмэх нь x-ийн хасах 2-ын 1 зэрэг үржих нь одоо тус бүрийн боломжтой нийлбэр боломжтой 2x боломжтой наа x квадрат боломжтой 2x нэмэх нь x боломжтой 1. За энэ хас 2-ын 1 зэрэг гэдэг нь хасах зэрэг маань зэргийн хэмжээ шан даавшаар 2-ын 1 зэрэг явуулахаар язгууртаа болохоор за энийг хэлбэрчлэх юм бол 2x дээр нэмэх нь 1-ийг хуваах 2-ыг үржих нь язгуурдоор x квадратаар нэмэх нь x болно. Энд байгаа x квадратаар нэмэх нь x яас 2-ын 1 зэрэг гэдэг маань ийм болж орж байна. Энэ 2-ын 1 байж энэ автомат дээр. За ингэ болчихно. Зэрэг өөрөөсөө шалтгаан функц боломжтой шийдэх гэсэн. За тэгвэл энэ дээрээс энэ гэдэг маань x дээр нэмэх нь 2-ын 1 зэрэг. За тэгвэл бүгд энийг энийг ямар нэг ямаас бүтэн квадрат. Энийг x квадратаар нэмэх нь 4x нэмэх нь 4 яа дүрмтэй ижлэн. За энэс хасах нь 3x. За энэ нэмэх нэг байна. Чинд 4-ийг авсан хасахгүй. Хасварыг гаргаж мэдвэл хасах зураг авчих гэсэн.
боллоо. За тэгвэл энэ дээр нэмэх нь даа. 3 байж ш. Энэ нэг гарч ирнэ. Энэ өөрөө юм гэсэн үг шүү. 6 x. За одоо энэ тэнцүү. Цааш өгүүлчих юм бол x дээр нэмэх нь 2-ын 1 зэрэг өөрчлөлт нь x дээр нэмэх нь 2-ын квадрат асах 3-ыг хатаас гарч байгаа. X дээр нэмэх нь 2 нэмэх нь 3 болно гэсэн үг. За одоо ингээд бидний энд байсан зүйл энэ хаалтан дээр байсан зүйлийг x дээр нэмэх нь 2 суртаг үүдийн болчих гэсэн. За энэ дээрээс үүрээд давхар функц олончны ашиглаж g of x функцийг хэлбэлээ үүсгэхээр g of x функцийг x дээр 2 өгсөж болно. За ингээд үүсгэв. За одоо энэ бүр хаалтаас гэж энийг энэгээр өөрчилнө гişүн үе гэсэн. Тэнцүү x дээр нэмэх нь 2-ын 2-ны метр 2-ыг нэмнэ гэдэг маань 2-ын дээр ичдэр 2 хүрчин 2-ны 5 болно. Энээс асхан 3-ыг үүсгэн x дээр нэмэх нь 2-ын энэ 2-ны зэрэгтэй нэг зэрэгтэй 2-ны 3 зэрэг болно. Энэ дээр нэмэх нь 3-ыг үүсгэн x дээр нэмэх нь 2-ны 1 зэрэг гэсэн. За ингээд тус бүр нь 3 шиг нэмэгдэх нь болсон учраас шууд тус бүрийн боломжтой шийдэх ёстой. Y шийдэх юм болоо. Нийлбэрээ зүгээр тус бүрийн боломжтой шийдэх ёстой. Тийм бол x дээр нэмэх нь 2-ын 5 зэргийн боломжтой. Асхан 3-ыг үүсгэн x дээр нэмэх нь 2-ыг үүсгэн 2-ны 3 зэрэг энэ боломжтой. Дээр нэмэх нь 3-ыг өөрчлөх x дээр нэмэх нь 2-ын 1 зэргийн боломжтой болно гэсэн. За ингээд нийлбэрээ зүгээр авч тус бүрийн яасан. Шууд боломжтой шийдэж. За тэгсэн чинь давхар функц зүйл байна. Давхар функц байна. Бидний нэг x-ийн 2-ны 1 зэрэг маань язгуур дор гэх учраас квадрат зэрэг үлдэх шүү дээ. Учраас давхар функц зөвнөр авах юм байна. 2-ны 5-ыг өөрчлөлт энэ зэрэг уушааж өмнө концепт өөрчлөлт нь x дээр нэмэх нь 2-ын энэс 1-ийг хасдаг. Боломжтой 2-ны 5-аас хасна. Өөрчлөлт нь x дээр нэмэх нь 2-ын яс боломжтой гэсэн. Энэс хасах нь 3-ыг өөрчлөлт нь 2-ны 3 өөрчлөлт нь x дээр нэмэх нь 2-ны 3-аас хасах нь 1 x дээр нэмэх нь 2-ын боломжтой. Нэмэх нь 3-ыг өөрчлөх x дээр нэмэх нь 3-ыг өөрчлөх 2-ны 1 өөрчлөх x дээр нэмэх нь 2 2-ны 1-ээс хасах нь 1 өөрчлөх x дээр нэмэх нь 2-ын боломжтой гэсэн. За тэнцүү 2-ны 5-ыг өөрчлөх x дээр нэмэх нь 2-ын энэс 1-ийг хэсэж гарч 2-ны 2-ыг санахад 2-ны 3 өөрчлөлт нь x-ийн боломжтой 1, 2-ын боломжтой t-г тус бүрийн боломжтой байна. Тэгэхээр энийг нэгээр үүсгэх шаардлага. Нэгээр үүсгэх гэсэн үг, нэгээр үүсгэх өөр гарах гэсэн. За ингэж маань 3-аар үүсгэхээр 2-ны 9-ийг өөрчлөлт нь x дээр нэмэх нь 2-ын энэс 1-ийг хэс гарч 2-ны 1 болно. Өөрчлөлт нь энэний боломжтой чинь өөрөө 1 гэсэн. x дээр нэмэх нь 2-ын энэний боломжтой гэх маань x-ийн боломжтой дээр нэмэх нь 2-ын боломжтой. x-ийн боломжтой гэж 1, 2-ын боломжтой t учраас нэг. Нэгийг ямар ч тоо орсон тэр тоо өөрөө гарч ирсэн юм. Энэ дээр нэмэх нь энийг хөгжүүлэхээр 2-ны 3-ыг өөрчлөлт. За энэ дээрс 2-ны 1-ээс 1-ийг хасчаар хасах 2-ны 1 болно. Энэний боломжтой 1 өсөж байна. За тэгээд бид энэ бүгдээс
Энэ функцээс уламжлал авсан чинь зөте болоод ийм болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Y функцээс x-ээр уламжлал аваад гэсэн үг. За энэ дээрээс тэгвэл y функц олох юм бол y тэнцүү. Одоо энэ дээрээс y-ийн гişтрийг тэнцүү d y-ийг баг d гэсэн. За энэ дээрээс тэгвэл одоо бид нар энэ дээрээс юу гэсэн үг вэ? Энийг ингэж хэлж байгаа гэсэн. d y-ийг хаваахан d d-аас dx-ээр уламжлал аваад гэсэн. Өөрөсөө y функцээс u-гаар уламжлал авсныг яасан? u-аас яасан dx-ээр уламжлал аваад гэсэн. За энэ дээр тус урт гарч d-ийг бахан d-o гэх юм болвол энэ уламжлал гэдэг маань y-ийг үржитгэн o функцийн квадрат нэг гэдэг бодиттой уламжлал маань тэгж бичих шаардлагагүй. За дараагаас d-аас dx-ээр уламжлал гэсэн. За энэ маань юу гэсэн үг вэ? d-o маань бид юу гэсэн үг вэ? 2x-ээс асах нэгний квадрат гэсэн. Энэний уламжлал гэсэн. За энэ уламжлал бол давхар функц гэж үзээд квадрат зэрэг төвшүүлээ ингээд бас давхар функц гэж үзээд тэгэхээр 2x дээр нэмэх нэгийг хөөсөж уламжлал авах юм бол 2-ыг бүржитгэн 2x хасах нэг энд 2 зэрэг байна. Нэг зэрэгээр нэгээр оролцоод нэг болно. Бүржитгэн 2x-ээс хасах нэгийг уламжлал болох гэсэн. За энэ тэнцүү 2-ыг бүржитгэн 2x хасах нэг бүржитгэн 2x-ийн уламжлал маань 2 1-ийн уламжлал маань 1 эндээс 2 гэсэн. Тэнцүү за нэг бүгднгээр хаа цадлаа үржүүлчих юм бол 2 4 гээд 8 4-өр үндсэндээ үржүүлээд 8x-ээс хасах 4 болох гэсэн. За одоо энэ хоёрыг хооронд нь үржүүлээд бичээд байсан. Хангалттай байсан. За одоо энэ тэнцүү 3-ыг үржитгэн o-ийн квадрат үржитгэн яасан 8x-ээс хасдаг. За одоо энэ тэнцүү o-гийн оронд энийг орчих. 3-ыг үржитгэн 2x-ээс хасах нэгийн квадратын квадрат үржитгэн 8x-ээс хасах энэ тэнцүү 3-ыг үржитгэн 2x-ээс хасах нэгийн 4 зэрэг үржитгэн нэг эндээс би юу гарч 4 гарч 4-ыг үржитгэн 2x-ээс хасах нэгтэй энэ тэнцүү. За одоо энэ бүрэн доош хараад энэ дээр чинь. За эндээс үржүүлж гэсэн. Тэгэх юм бол 12-ыг үржитгэн 3-ыг 4-ээр үржүүлэх. Энэ хоёрыг үржитгэн суурьтай үржиж байгаа зэргүүд юм. Тэгэхээр 12-ыг үржитгэн 2x-ээс хасах нэгийн 5 зэрэг болно. За ингэж бас бодож болох нэ.